За 21 дугаар бүлэг эзэн боолын хууль. Чиний тэдэнд өгөх шийдвэрүүд энэ юм. Хэрэв чи еврей боол худалдан авбал тэр 6 жил зарчлагдах ёстой. Харин 7 дахь жилдээ тэрээр төлөөсгүйгээр чөлөөлөгдөнө. Тэр ганцаараа ирвэл ганцаараа явах ёстой. Хэрэв тэр эхнэртэй бол эхнэр нь түүнтэй хамт явна. Хэрэв эзэн түүнд эхнэр өгч эхнэр нь түүнд хөвгүүд охтуудыг төрүүлбэл эхнэр хүүхдүүд нь эзний харьяад тул тэр ганцаараа явах ёстой. Гэвч хэрэв боол би эзэндээ болон эхнэр хүүхдтэй хайртай би чөлөөлөгдөж явахгүй гэж үнэхээр хэлбэл эзэн түүний хүсэлтийг бурхны өмнө авчран хаалга буюу хатвчны хажууд зогсоон эзэн түүний чихийг шүвгөөр цоолж тэр насан туршид эзэндээ үйлчлэх ёстой. Хэрэв хүн охиноо шивгчэн болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй. Хэрвээ эзэн түүнийг өөртөө зориулан сонгож авсан боловч тэрээр эзнийхээ нүдэнд таалагдахгүй бол эзэн түүнийг чөлөөлж явуулах ёстой. Энэ нь эзэн түүнд нэгэнт шудраг бус хандсан тул түүнийг харь хүмүүст худалдах эрхгүй. Хэрэв түүнийг хүүдээ зориулж сонгон авбал түүнтэй охины ёсоор харьцах ёстой. Тэр өөртөө өөр эхнэр авсан ч анхны эхнэр нь хоол, хувцас гих мэтчлэн гэр бүлийн харилцаанаас хасагдах ёсгүй. Хэрэв энэ 3 зүйлийг тэр биелүүлэхгүй бол анхны эхнэр нь ямар ч өр шир төлөөс мөнгөгүйгээр чөлөөлөгдөнө. Ам биеийн хууль. Хүн зохиод тэр нь өвхөл зогсон нь алуулах ёстой. Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй харин бурхан түүний гарт цаад хүнийг унагсан бол түүний зүхтаах газрыг би та нарт тогтоож өгнө. Хэрэв хүн хөршөө алгаар төлөвлөж санаатаагаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг өхүүлэхийн тулд миний тахилын ширээнээс салгаж ав. Хэн эцэг ихээ зохин тэр заавал алуулах ёстой. Хэн хүн хулгайлан тэр түүнийгээ зарсан ч бай эсвэл хулгайлагдсан хүн нь хулгайчийн эзэмшлээс олдсон ч бай заавал алуулах ёстой. Хэн эцэг ихээ хараан тэр заавал алуулах ёстой. Хэрэв хүмүүс хэрэлдээд нэг нь нөгөөгөө чулуу шидвэл эсвэл нударгаараа зохиж нөгөө нь өвхөлгүй харин хэвтэрт ороод дахин босож таягтай гадуур явж чадвал зогсон хүн нь шийтгэхгүй явах ёстой. Харин нөгөө хүний хэвтэрт алдсан хугацааны хохирлыг тэрээр нөхөн төлж түүнийг бүрэн эдгэртэл нь асрамжлана. Хэрэв хүн боолоо эсвэл шивгчнээс хаваагаар зохиж тэр боол гарт нь өхвөл эзэн шийтгүүлэх ёстой. Харин хэрвээ боол нь нэг 2 өдөр амьд байвал ямар ч өшөө авах ёсгүй. Учир нь тэр эзний өмч мөн. Хэрвээ хүмүүс хоорондоо зодтолтож байгаад жирэмсэн эмэгтэйг зохиход хүрвэл зулбсан хэдий ч бид нь ямар ч гэмтэл байхгүй болбоос зогсон хүнийг мөнөөх эмэгтэй нөхрийн шаардсанаар торгож шүүгчдийн шийдснээр төлбөр төлүүлнэ. Харин өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар, шүдийг шүдээр, нүдийг нүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр, түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртэнгийг бэртэнгээр төлнө. Хэрэв хүн боолоо эсвэл шивгчнийхээ нүдийг цохиж гэмтээх аваас нүднийхээ оронд түүнийг чөлөөлөх ёстой. Хэрэв боол эсвэл шивгчнийхээ шүдийг булга цохивоос шүднийхээ оронд түүнийг чөлөөлөх ёстой. Өмчийн хууль. Хэрэв эрэгтэй юм уу эмэгтэй хүнийг үхэр мөргөж албал уг үхэр рүү чулуудаж ал махыг нь нэдэж болохгүй. Харин үхрийн эзэн шийтгэлгүй. Гэвч үхэр урд нь мөргөдөг байсан бөгөөд эзэнд нь сануулж байсан боловч үхрээ хашиж хориогүйгээс болж эрэгтэй эсвэл эмэгтэй хүн мөргүүлж өгөхөөс уг үхрийг чулуудан хороож бас эзнийг нь алах ёстой. Хэрэв түүнд мөнгөн төлөөс ноогдвол бас тэр амиа аврахад ноогдсон төлөөсийг хідэж бай төлнө. Үхэр эрэгтэй юм уу эмэгтэй хүнийг хүүхдийг мөргөөс энэ шийдвэр ёсоор үлдэнэ. Хэрэв боол эсвэл шивгчнийг үхэр мөргвөл үхрийн эзэн боолын эзэнд 30 шекел мөнгө төлнө. Харин үхрийг чулуудан алах ёстой. Хэрэв хүн нүхийг онгорхой орхисон эсвэл нүх ухаад буцааж дараагүйгээс болж үхэр эсвэл илжиг нүхэнд нь унах аваас нүхний эзэн нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр малын эзэнд мөнгө өгөх бөгөөд өгсөн мал түүнийх болно. Хэрэв нэг хүний үхэр бусдын үхрийг мөргөж албаас
Тэд амьд үхрийг худалдаж мөнгийг нь хувааж авах бөгөөд бас өгсөн үхрийг ч худалдаж авах ёстой. Хэрв уг үхэр урд нь мөрөвдөг байсан нь мэдэгдсэн бөгөөд эзэн нь үхрийг хашиж хороогүй бол тэрээр үхрийг нь амьд үхрээр төлж цайруулан харин өгсөн үхрийг өөртөө авнаа. 22 дугаар бүлэг нөхөн төлбөрийн хууль. Хэрв хүн үхэр эсвэл хонь хулгайлж нядлах эсвэл зарах аваас тэрээр үхрийг 5 үхрээр хоньыг 4 хоноор төлнө. Хэрв хулгайч үйлдэл дээрээ баригдан зохиулж өгвээс түүний төлөө цусан өшөө байхгүй. Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийхин төлөө өөрийг нь худалдах ёстой. Хэрв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар нь олдвол илжиг эсвэл хоньны аль нь ч бай. Хулгайч 2 нугалж төлөх ёстой. Хэрв хүн тариалангийн талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгт малаа бэлчээрлүүлж байгаад сул тавьснаас болж мал нь өөр хүний тариалангийн талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгт бэлчвэл малын эзэн хамгийн сайн тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгээр нөхөн төлөх ёстой. Хэрв гал гарч сундуу бутанд авалцаж хураасан тариа эсвэл хадаагүй тариа эсвэл тариалангийн талбайг шатаавал тэр галыг тавигч нь заавал нөхөн төлөх ёстой. Хэрв хүн мөнгө эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрв хулгайч баригдах аваас эзэнд нь 2 дахин нугалж төлөх ёстой. Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзэн шүүгчдээр очиж хөршийнхөө эд хөрөнгөнд гар хүрсэн эсгээ шүүлгэх ёстой. Үхэр илжиг хонь хувцас хунар эсвэл энэ минийх гэж хин нэгийнх нь хэлэх альва алдагдсан юмс буюу ямарваа гэмт үйлдлийн тухайд 2 тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө 2 нугалж төлнө. Хэрв хүн илжиг үхэр, хонь ба бусад малаа хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хинч хараагүй байхад үхэх, гэмтэх эсвэл алах болох аваас хөршийнхөө өмсөд гар хүрээгүй гэдгээ тэр хоёр хоёулаа эзний өмнө тангаргалах ёстой. Малын эзэн тэр тангаргыг хүлээн авах бөгөөд нөгөө хүн нөхөн төлөх ёсгүй. Хэрв уг мал түүнээс хулгайлагдсан бол тэрээр эзэнд нь нөхөн төлөх ёстой. Хэрв уг мал нь сэгчүүлж дасчулсан бол нотлогоогоо болгон авчрах ёстой. Дасчулсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй. Хэрв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгээд гэмтэх эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн төлөх ёстой. Хэрв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрв хөлсөж авсан байвал тэрхүү хөлс түүний үнэн болно. Нийгэм шашны хууль. Хэрв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж түүнтэй унтвал түүний төлөө инж өгч түүнийг эхнэрээ болгон авах ёстой. Хэрв бүсгүйн эцэг охиноо өгөхөөс эрс татгалзвал тэр онгон бүсгүйн инжтэй тэнцэг мөнгийг өгөх ёстой. Удагныг бүү амьд байлга. Мал амьтантай хавьтдагчид заавал өгөх ёстой. Эзнээс өөр бурхтад дахил өргөгчийг тонилгох ёстой. Ирмэл хүнийг бүү гадуурах, бүү дарангуйл. Учир нь та нар Египтийн нутагт ирмэл хүмүүс байсан. Та нар альва бэлэвсэн эмэгтэй эсвэл өнчин хүүхдүүдийг бүү зовоо. Та нар тэднийг зовоогоод тэд над руу хашгирвал би тэдний ууг гашиг лавтай сонсож миний уур хилэнд үрэлзэж би та нарыг илдээр хороож эхнэрүүд чинь бэлэвсэн хүүхдүүд чинь өнчин болно. Хэрв чи миний ард түмэнд буюу дунд чинь буюу ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард. Хэрв чи хөршийнхөө хувцсыг барьцаанд авбал нар шингэхээс өмнө түүнд буцааж өг. Учир нь түүний цорын ганц бүтээлэг биеийнх нь хувцс нь тэр билээ. Тэр хүн өөр юу нүмөрч хэвтэх вэ? Тэр над руу хашгирахад би сонсох болно. Учир нь би нэгүүлсэнгүй билээ. Чи бурхны бүү хараа
мөн ард түмнийхээ удирдагчийг буухаараа ургацынхаа элбэг дүүрнээс усан үзмийнхээ шахуургаас өргөлөө чи буух хойшлуу чи хөвгүүдийнхээ уугныг надад өгөх ёстой чи өвхөр ба хондийнхоо тухайд ч бас инг 7 өдөр тэднийг ихтэй нь хамт байлгаж 8 дахь өдөрт нь надад өг та нар надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тиймээс хээр талд сэгцүүлж тасчулсан амьтны махыг та нар бүү эд. Үүнийг нохтод хаяж өгөө. 23 дугаар бүлэг ямагт шудраг байх вэ? Чи худал мэдүүлэг бүү буруутантай гар барин хуурамч гэрж болж болохгүй. Ёрын мууй үйлдэлд олныг бүү дагалд. Шүүхэд гэрчлэгтэй олонхийг дагалдан шудраг ёсыг бүү гажууд болохгүй. Ядуу хүнийгч бүү ялгарл. Хэрв дайсныхаа алдуул өхөр илжигтэй тааралдвал түүнийг заавал эзэнд нь буцаан аваачиж өг. Хэрв чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байхыг чи харвал түүнийг бүү орих. Тэр хүнд заавал тусалж илжгийг нь чөлөөл. Ядуу хүнийг шүүхтэй шудраг ёсыг бүү гажуудвал худал заргаас хол байж гимгүү зүвтнийг бүү хөнөө. Учир нь би буруутан зүвтгэхгүй чи хахуул бүү учир нь хээл хахуул хүний харааг сохолж чиний зөв чудраг хүний үгийг гуйвалдаг. Чи ирмэл хүнийг бүү дарангуул та нарт Египт газарт ирмэл хүмүүс байсан учраас ирмэл хүний сэтгэлийг мэднэ. Амралтын жил ба өдөр чи 6 жил газраа тариалж ургацыг нь хураа. Харин 7 дахь жилд газрыг хаглалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээснийг нь хээрийн амьтад идэг. Усан үзмийн болон чидүүн модны цэцэрлэгтэй ч инхүү үлд. 6 өдөр чи ажиллаа хийж харин 7 дахь өдөртөө ажиллаа зогсоо. Чиний өвхөр илжиг амарч чиний шивгчний хүү мөн ирмэл хүнч сэргэг. Миний чамд айлцсан бүхнийг анхааралтайгаар сах. Өөр бурхтын нэрийг хүлээн авч болохгүй. Амнаас чинь сонсогдчих болохгүй. Жил бүрийн баярууд. Жилд 3 удаа та нар надад баярыг тэмдэглэнэ. Чи эсгээгүүд алхны баярыг миний чамд тушаасан 9-оор Абиб сарын товлсон үед чи 7 хоногийн турш эсгээгүүд алах идэ. Учир нь тэр сард чи Египтээс гарсан. Миний өмнө хинч гар хорсон үзэгдэж болохгүй. Чи тариан талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр ургацын баярыг сах. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст ургац хураалтын баярыг сах. Жилд 3 удаа танай ирчүүд бүгд эзэн бурхны өмнө үзэгдэх ёстой. Чи миний дахлын цусыг хэсэгсэн юмтай хамт бүү өрг. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонол. Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг бурхан эзнийхээ гэрт авчир. Чи эхнийх нь сүүнд бүү чанаа. Канаан газрыг амлав. Үзэг дүн замд чамайг хамгаалж миний бэлтгэсэн газарт чамайг аваачхын тулд би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна. Түүний өмнө анхааралтай байж дуу хоолойг нь сонс. Түүний өмнөөс бүү сүрвэлз. Учир нь миний нэр түүнд байгаа тул тэрээр гэмт үйлдлийг чинь уушлахгүй. Харин чи түүний дуу хоолойг сонссон шиг сонсоод айлдсан бүхнийг нь үйлдвээс би дайсанд чинь дайсан өсtöнд чинь өстөн болно. Миний тэнгэр элч чиний өмнө явж чамайг Амор, Хит, Перез, Канаан болон Хив болон Ебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүр мөсгөн устгах болно. Чи тэдний бурхтад бүү мөрөг бүү үйлчил. Тэдний үйлсийг нь ч бүү дуурай. Харин чи тэднийг бүр мөсөн нурааж тэдний чулуун багнуудыг хэсэглэн бутал. Чи бурхан эзэндээ үйлчил. Тэгвэл тэрээр талах усыг чинь өрөөх болно. Би дундаас чинь өвчин эмгэгийг зайлуулна. Чиний газарт дутуу төрдөг эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би насны чинь хоногийг дүүргэн. Би аюум шиг юугаан түрүүнд чинь явуулан чиний орших газрын бүх ард түмнийг самууралд унгаж бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно. Би чиний өмнө хорт хэдэгнийг явуулан Хив, Канаан болон Хитчүүдийн өмнөөс зайлуулахдаа газар нутаг эзгөөрч хээрийн араатнууд чиний эсрэг олширхгүй тулд ганцхан жилийн дотор тэднийг өмнөөс чинь зайлуулчихгүй. Чамайг үржиж тэр нутгийг эзэмших хүртэл би тэднийг өмнөөс чинь багаар зайлуулна. Би хил хязгаарыг чинь улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл
цөлөөс Ефрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийг оршин суугчдыг би гартчин тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна. Чи тэдэнтэй эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй. Чи тэдний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвээс тэд чамайг миний эсрэг нүгэл үлдэхэд хүргэх болно. Учир нь чи миний бурхтад үйлчилбэл энэ нь чамд гарцаагүй занга болно. Учир нь чи тэдний бурхтад үйлчилбэл энэ нь чамд гарцаагүй занга болно.